Итгэлийн эгчээ. Надад Библиэс үүдэлтэй 2 асуулт байна. Эхнийх нь Мойсегийн хагаж эвдсэн чулуун хавтангийн тухай юм. Миний асуулт нь Мойсегийн эвдсэн тэр хавтангууд нь Бурхны тэднийг чөлөөж аврах гэрээгээ цуцлахын бэлэгдэл мөн байсан уу? Харин дараа нь Мойсе дахин өөр чулуун хавтан бэлтгэж Бурхан үүн дээр дахин бичээд энэ нь шинэ гэрээ болон авралт хүрэх дахин осгогдсон боломжийн бэлэгдэл байсан уу? Тэд туглын дүрстэй нэвэн шүтэн хийж түүнд шүтэн өргөсөн юм. Өөрөөр хэлбэл Бурхан Авраамтай гэрээ байгуулад түүнд "Чи олон үндэстний эцэг болно" гэж амласан. Мөн бичвэр дээр Бурхан өөрийнхөө нэрээр буюу өөрөөрөө тангаралж түүний үг хизээж зөрчигдөхгүй гэдгийг амласан гэж байдаг. Эзэн Мосед хуулийг өгсөн. Бурхан Мосегийн хуулийг түүнд хүлээлгэн өгөхөөр Мосег уул ууд өгсөж тэнд үлдгэсэн бөгөөд тэнд түүнд хуулиудыг өгсөн юм. Мосег чулуун хавтангуудыг хагалсан явдлыг тэр бүр дорддоггүй. Мөн үүнийг ямар нэгэн бэлэгдэл гэж үздэггүй. Тэр уулнаас доош бууж ирэхэд ат түмэн шүтэн шүтэж Бурханыг мартсныг тэр хараад уурлан хэлэгнэхдээ чулуун хавтангуудыг хагалсан юм. Гэвч тэр ард түмэн Бурхантай туршлага хийж үзээгүй байлаа. Библийг уншсан хүмүүс санаж байгаа байх. Израилийн ард түмэн Египтэд 430 жил амьдарсан байсан. Библийг уншсан хүмүүст хандхад та бүхэн тэднийг Египтэд 430 жил амьдарсан гэдгийг анзаарсан уу? Йосеф Египт рүү явсан анхны хүн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Дараа нь өсгөлөн болоход Йосефийн ах дүүс хоол хүнс хайн Египтэд мөн ирсэн. Тэгэхэд Йосеф ах дүүсээ таньж эцэг болон бусад ахын дүүс нь амьд байгаа эсхийг тэднээс асуусан гэж бичвэр дээр байдаг. Йосеф тэднийг амьд байгааг харсан боловч тэднийг санхүүгийн бэрхшээлийн улмаас зүдэрснийг харсан. Тухайн үед Йосеф хааны баруун гар нь байсан учраас Йосеф тэдэнд тусалсан юм. Ингээд тэр Яаков болон бүх ахын дүүсээ Египтэд амьдруулахаар авчирсан. Энэ цагаас эхлэн Бурхан Авраамыг ивэж түүнийг дэлхийн бүх үндэстнүүдийн эцэг болгоно гэсэн үг биелэлээ олдог. Бурханы ярьсан үр нь Есүс Христ байсан юм. Гэвч Авраамд нэг хүү байсан нь Исаак байсан бөгөөд тэр нь Христийн бэлэгдэл байсан. Учир нь Бурхан Авраамд энэ хүүг өгсөн юм. Иймээс Бурхан Авраамтай гэрээ байгуулсан. Дараа нь Йосефоор дамжин Египтэд очсон Яаков болон түүний 12 хүү төрсөн. Яаковын 12 хүү Египтэд 430 жил амьдарсан байдаг. Эзэн Авраамд нэгэн үзэгдлийг шуудаар харуулсан. Бичвэр дээр бичигдсэнчлэн тас шууд ирж тэнд байсан зүйлийг идэхийг завдсан бөгөөд Бурхан Авраамд тэднийг зайлуулахыг хэлсэн. Гэвч Авраам унтчихав. Тэгээд тас шууд ирж тэдгээрийг идсэн. Тэгээд эзэн түүнд хэлэхдээ "Энэ нь чиний нуруунаас гарах ард түмэн. Бурханы өгсөн чи олон үндэстний эцэг болно гэсэн амлалтаар Египет гэдэг нэгэн нутагт боол, зарц болон 430 жил амьдрнаа гэсэн утгатай" гэсэн юм. Эзний өгсөн энэ илчлэлийг Авраам бүрэн ойлгоогүй нь лавтай. Гэвч Бурхан өөрийн хэлсэн, заасан бүхнээ өгсөн бүх тушаалаа хойч үеийн хүнд зориулан бичвэрт үлдээсэн юм. Ингээд тэд Египтэд 430 жил амьдарсан. Энэ хугацаанд тэд Бурханыг шүтэж түүнийг хүндэлдэггүй байв. Учир нь тэд боолчлурдан тусгаарлагдсан байлаа. Магадгүй тэдний олонх нь Египтийн шүтэн шүтэх ёс заншлыгч сурсан байсан байх. Библиэд үүнийг бичээгүйч 430 жилийн турш тэд шүтэн шүтэх явдлыг сурсан байх магадлал тун өндөр юм. Гэсэн ч Яаковын 10 тэгэхээр чулуун хавтангуудын тухай тайлбар нь энэ юм. Харин гэрээний тухайд гэвэл Бурхан гэрээг Авраамтай байгуулсан. Харин тэр Мосегоор дамжуулан хуулиудыг өгч тэдгээрийг өөрийнхөө бий болгосон энэ үндэстэнд хүлээлгэн өгсөн юм.